Улсын тэргүүний 1-р цэцэрлэг. Одоогоос 50 жилийн өмнө 1975 оны 5 дугаар сарын 15-нд хайгуулчдын тосгонд 100 хүүхэд 17 багш ажиллагсаттайгаар Булган аймгийн Эрдэнэт хорооны анхны цэцэрлэг болж үүсгэн байгуулагджээ. 1976 оны 11 сард гэр хорооллын дам байшинд одоогийн Ахмадын хорооны байранд нүүн орж бөөрэ сэлэхэд анхны эрхлэгчээр гэгэрлийн тэргүүний ажилтан дордсорн ажиллаж байжээ. За Эрдэнэт хотын маань ууган улсын тэргүүний 1-р цэцэрлэг маань хайгуулчдын тосгонд ногоон одоо зүлэг талбай дээр тосгоны урд талд 1975 оны 5 дугаар сарын 15-нд 100 хүүхэдтэй 17 багш ажилчтайгаар 10 цагаан гэрт анх нэгдэж одоо толгойн чулууга тавьж байсан. 1975 онд одоо 1-р цэцэрлэгтээ 5 сарын 15-нд багшаар томилогдож ирж байсан. Тэгээ тэр үед бол сургууль хүмүүжүүлэх үйл ажиллагаа бол мэрэгжлийнхаа хэмжээнд явагдана. Тэгвэл сургалтын хэрэгсэл нь бол тийм хангалттай биш. Өөрснөө дандаа гараараа хийн, үзүүлэн таниулах материал тэгээ бүх юм. Бага анги, дунд анги, ахлах анги, тэгээ бэлтгэл анги тэгээ хичээлдэг байсан. Тухайн үед бол 10 гэрт бол хүүхдийн цэцэрлэг байгуулгын үйл ажиллагаанууд хэдий одоо бэрхшээлтэй хүнд байсан ч гэсэн тэр үед бол үнэхэрийн одоо багш ажилтнууд маань бол хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж байсан учраас бол тэгээд чиг залуу одоо эд насны үед явж байсан учраас бол үнэхэрийн одоо чармаалттай үнэхэрийн идэв зүтгэхтэй ажиллаж байсныг бас хэлэх зүйтэй байгаа гэж бодож байна. Дунд үлэгтэй байсан. 40 идэв хүүхэдтэй байна. Ер нь 40 гаргаад аваа штэ. Тэр үе чинь бас нэг төлөвлөгөө норм биелүүлнэ гэдэг нэг юм дээрээсээ шаарддаг байсан. Тэгэхээр тэрнийхээ хэмжээгээр аваад нөгөө Монгол гэрт чинь тэр 40 идэв хүүхэдтэй тэгэл ажиллана штэ. Хичээлээ явуулна. Бүх үйл ажиллагааны нэг дор. Дулаан үед бол яг гадаа юм явуулчихна. Тэгэл бусдууд нь бол дандаа нөгөө ангидаа л явагдана. Бригадын одоо цал мандатыг 3 удаа хангаж хөдөлмөрийн одоо тийм алдар медалыг 3 удаа хүртэж байсан ийм хамт олон байгаамаа. За би 1990 оны 3 сарын 1-ний тос цэцэрлэгийг хүлээж авсан. За энэ хугацаанд бол яг одоо нийгмийн улс орны байдалд өөрчлөлт, зах зээлийн нөхцөлд одоо шилжиж байсан ийм нэлээд бэрхшээлтэй хүнд он жилүүдийг эхэлж байх үед нь хүлээж авсан юм байгаамаа. Ингээ хамгийн эхний ээлжинд бол би тэр орон байрыг өөрчлөх боловсролыг явуулахад хамгийн түрүү сургалтын орчин байдаг. За тэрний дараагийн нэг асуулт нь бол багш ажилчдын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, дараагийн асуудал байгууллагын материалын баазыг хөгжүүлэх, дараагийн асуудал нь бол тэнд байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, багш ажилтнынхаа бол эрүүл мэндийг сахин хамгаалах ийм чиглэлүүдийн ажлуудыг бол анх их төлөвлөсөн юм аа. Ингээд төлөвлөд хамт олонтойгоо зөвлөж ярьж байгууллагын зорилтыг тодорхойлж цаашдаа бид нар өнөрх ажлын одоо эхлэл суурийг тавьж эхэлсэн юм. Ингээд 1991 онд одоо бүрэн урт улаг багийн нутаг дэвсгэрт 280 хүчин чадалтай, цэвэр сайхан орчинтой, тоглог сайхан цэцэрлэгийг хүлээж авсан юм аа. За энэ үед бол бас яг хуучин 100 хүүхдийн цэцэрлэг 17 багш ажилчинтай нөгөө гаднаас одоо орж ирж 280 болж өргөцсөн учраас бас багш ажилтан нэмэгдсэн. Ингээд нийтдээ 55 багш ажилчнтайгаар бид нэр 91 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
2008-аас 2009 онд бид нар улсын тэргүүний цэцэрлэг гэсэн хүндтэй алдар хүндийг бид нар хүртсэн байгаамаа. Энэ болгон миний одоо хамтарч ажиллаж байсан үе үеийн ахмадууд, тэр үеийн багш сургууль хүмүүжүүлэх, ажилтан ажлагчдын уйггүй хөдөлмөрийн дүнгээр ийм байгууллага маань бас өдрөөс өсөн дэмж тодорхой хэмжээний амжилтууд хүрч байсныг хэлэхэд бас их таатай байна. За сайн байцгаана уу. Би тус цэцэрлэгт 2005 оны 10 сарын 3-нд анх удаа ажилд орж исэн. Одоо түүнээс хойш тасралтгүй 24 дахь жилдээ одоо багшаар ажиллаж байна. Тэгээд тухайн үед миний ажиллаж байсан ажлын үүрэг хариуцлага нь юу байсан бэ гэхээр одоо хүүхдийн хөгжлийг хэрэгцээ хандлагад нийцсэн сургалт үзэл баримтлалыг одоо хангаж тодорхойлж сургалт үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж хүүхэд төвтэй сургалтын үзэл санаанд тохируулан ажиллаж ирсэн тухайн үеийн одоо бидний ажиллаж байсан үүрэг хариуцлага бол ийм үед байсан. Мөн сургалтын цөм хөтөлбөр одоо хэрэгжүүлж ирсэн. Мөн сургуулийн өмнөх боловсролын одоо хуулинд өөрчлөлт ороод 2 настай хүүхдээс ахуулаад цэцэрлэгт хамардаг байсан бол болоод одоо 3 настайгаас ахуулаад цэцэрлэгт хамрагддаг ийм үе шаттай яг энэ үед бол би ажилд орж исэн. Манай цэцэрлэгийн хувьд болохоор шилжилтийн үе байсан учраас энэ үед хүүхэд зөөжсэн боловч одоо 2005 оноос ахуулаад үйл ажиллагаа маань чигдрээд тэгээд сургалтын шинээр гарсан хууль цөм хөтөлбөр сургуулийн боловсролын хуулинд өөрчлөлт орсноос хойш одоо хүүхдүүд маань тоо өсөн нэмэгдэж ирсэн юм байна. Орхон аймгийн улсын тэргүүний 1-р цэцэрлэгийн түүхт 50 жилийн ой тохиож байна. Байгуулагдсан цагаас сургуулийн өмнөх боловсролын салбарт хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж, олон зуун хүүхэд багчуудыг асран халамжилж, сурган хүмүүжүүлж, өндөр боловсрол мэдлэгтэй иргэд болох их суурийг тавьж, түүх бүтээлцээр хагас 100 жилийг хилээжээ. Тус цэцэрлэгт өдгөө 5 удирдах ажилтан, 20 багш, 12 багшийн туслах, 13 үйлчилгээний ажилтан ажиллаж, өнөөдөр 396 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Сайн байцгаана уу, намайг Лавдарч Ятхан цэцэг гэдэг. Би 2022 онд Бүбис Яаранга бүшиг сургуулийн өмнөх багш мэргэжлэр төгссөн. 2022 оны 8 сарын 24-нд Орхон аймгийн 1-р цэцэрлэгт багшаар ажилд ороод одоо хүртэл 2025 оны хүртэл 3 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх боловсрол баримтуулж байгаа сургалтын хөтөлбөр нь болохоор А164 болон А494-р цөм хөтөлбөрийг баримтлан ажиллаж байгаа. Хүүхэд төвтэй сургалт байгаа. Хүүхэд төвтэй сургалт гэдэг нь болохоор хүүхэд өөрөө бие даан суралцах нөхцөл боломжийг хангадаг. Багш бол хүүхдийг үгэн заавраар дэмжлэг олгоод хүүхэд өөрөө бие даан суралцдаг сургалт байгаа. 2-5 настай хүүхдүүд маань сүүлийн жилүүдэд одоо орчин үеийн хүүхдүүд илүү тийм ухаалаг, мэдрэмжтэй болсон байгаа. Одоо манай цэцэрлэгт нийтдээ 20 багш ажиллаж байна. 20 багш маань одоо ингээд хүүхдүүдтэйгээ харьцаад илүү тийм ойрхон, дөхөн болж ирсэн байгаа. Орчин цагийн хүүхдүүд ч айгүй тийм юмыг сурахтаа айгүй хурдан болсон. Намайг Хонгор Зул гэдэг. 2021 онд тус цэцэрлэгт би хөгжим багш мэргэжлэр ороод одоо хүртэл 4 дахь жилдээ ажиллаж байгаа. За залуу багшийн төлөөлөл болсон бидний хувьд бол орчин үеийн бага насны хүүхдтэй ажиллахад илүү ойлголцоход илгүй амар байдаг. Манай байгууллагын хувьд чадварлаг боловсон хүчнийг бий болгох, хамт олонны олд амжилтад тулгуурлан бага насны хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, сургалт үйл ажиллагаагаа чанартай зохион байгуулж тэгш хүртээмжтэй ажиллахад манай байгууллагын зорилго оршдгоо. За миний нэрийг Архичаа гэдэг. Би 2009 онд анх одоо 1-р цэцэрлэгтээ ажил амьдралынхаа гарааг эхэлж исэн юм түүхтэй. 2017 онд бол
дараагийнхаа цэцэрлэг рүү ингээд арга зүйчээр ажиллахаар дэвшин явсан байгаа. За энэ сайхан цэцэрлэгтээ бол оюутны ширээнээс дөнгөж гарч ирээд залуу хүн хүүхэд одоо ажилд орж исэн маш гоё найрсаг тийм хамт олон бол хүлээж авч намайг бол одоо ажлын дүртэй юм болгож исэн байгаа. За тэгээд бид нар бол одоо хүүхдийн зөв хүн болох үндсэн суурийг нь бол тавьж байдаг ийм хариуцлагатай ажил хийдэг хүмүүс. За тэгээ бага насны хүүхдүүд бол өөрсдөө маш сайхан цагаахан гэгээхэн нөгөө цагаан цаас шиг гэж ярьдаг. Тэр цагаан цаасан дээр юу урлах уу, юу зурх уу гэдэг нь бол цэцэрлэгийн багш нарын гарт байдаг. За тэгээ энэ хамт олон бол маш тийм нийтж бие бинийгээ гэсэн юм сэтгэл зүрхтэй юм сайхан хамт олон. За би цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа миний амжилтууд бол ерөөсөө энэ цэцэрлэгийн хамт олонны гар дээр ингэж боожиж ингэж маш их олон амжилтуудыг бол тухайн цэцэрлэгээ ингэж төлөөлж гаргаж исэн. Намайг Шарав Самбуугийн Гамзорог гэдэг. Би тус цэцэрлэгт 2009-оос 2023 оны хооронд 14 жил тасралтгүй төсөв санхүүгийн үйл ажиллагааг хариуцаж Нягтлан бодогчоор ажиллаж ирсэн. 2015 оноос шилэн данс тендерийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр байгууллагын төсвийн гүйцэтгэлийн үр ашгийг нэмэгдүүлж ард иргэдэд хэмнэлтийг бий болгосон байдаг. Хүүхдийг зөвхөн мэдлэгтэй хүн болгохоос гадна ёс зүйтэй, хүнлэг сэтгэлтэй зөв хүн болгон төлөвшүүлэх нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамгийн чухал зорилго билээ. Миний бие нямс өрнө нь одоо анх 2012 онд бол тухайн цэцэрлэгтээ одоо багшаар анх ажилд орж бол ажлын гараагаа эхлүүлж байсан. Мөн улмаар 2015 оноос мөн л одоо 1-р цэцэрлэгтээ арга зүйчээр одоо бас ажиллаж байгаад 2016 оноос хойш одоо өнөөдрийг хүртэл эрхлэгчээр ингээд ажиллаж байна. Одоо энэ түүхт 50 жилийн түүхтэй цэцэрлэгийн одоо 6 дахь удирдлага буюу одоо 6 дахь эрхлэгчээр ингээд ажиллаж байна. Хүүхэд бүрийг нэн тэргүүнд тавьж одоо тэдний хөгжлийг дэмжин багш бүрийн ур чадвар, ахиц амжилтыг ахиулан орчин үеийн боловсролын бодлого арга зүйг одоо үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажилласаар бас ирсэн. За цаашид ч одоо хүүхдийн сургалтын орчин, тэдний эрүүл аюулгүй сурч хөгжих орчныг одоо түлхүү анхааран илүү сайжруулах ажиллагааг бид бүхэн бол бас ирээдүйд одоо зорж ажиллаж байна. Байгууллагын хөгжлийг мөн цогцоор нь одоо хөгжүүлэхийг бас эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Эрдэнэт хоттой сургуулийн өмнөх боловсролын салбартаа лайлан түүчэлж яваа Орхон аймгийн улсын тэргүүний 1-р цэцэрлэгийн түүхт 50 жилийн ой мэндийг үе үеийн удирдлагууд, ажилтан албан хаагч, сурч хүмүүжсэн сурагчтай болон эрдэнэтчүүдтэй дэвшүүлье. Ингээд та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө. За 50 жилийн түүх бол бахархал юм. За ирээдүй бол бидний гэрэл гэгээ итгэл юмаа гэдэг сайхан үгээр та бүхэндээ дахин баярын мэдчилгээг өргөн дэвшүүлье. Баярлалаа.